Менежментийн зөвлөх үйлчилгээ гэж юу вэ? Менежментийн зөвлөх үйлчилгээ чинь яг эмчийн ажилтай адилхан багхгүй. Байгууллага байна. За энд зөвлөх байна. За эмч энд өвчтөн буюу хүн байна. Энд эмч байна. Эмч үзээд, онцлоод, за дараа нь эмчилгээ бичиж өгөөд эмчилгээ явагддаг тийм. За менежментийн зөвлөх үйлчилгээ гэдэг бол байгууллагын эрүүл мэндийн асуудлыг онцлоод эмчилж байгаа тэр үйл ажиллагаа. Менежментийн зөвлөх үйлчилгээ хэрхэн явагддаг вэ? Дотроо үндсэн хоёр ажлаас бүтэж байгаа. Эхнийх нь бол онцлогоо. Тэр асуудлын суурь шалтгаан юунд байна вэ? Хаана юунд болохгүйгаас болж энэ эффект гараад байна вэ? За үүний дараа эмчилгээ. Менежментийн зөвлөх үйлчилгээ хэнд хэрэгтэй вэ? Байгууллагад асуудал байгаа бол тэнд менежментийн зөвлөх үйлчилгээ хэрэгтэй байж байна. Өөрөө өөрийнхөө асуудлыг танин мэдэж онцлоод эмчилж чадахгүй байгаа бол энд эмч хэрэгтэй. Тэрнтэй адилхан энд зөвлөх хэрэгтэй. Зарим байгууллагын хувьд бол стратегийн зөвлөх үйлчилгээ, зарим байгууллагын хувьд борлуулалтаар, зарим нь хүний нөөцийн менежментээр ингээ нэг бизнес гэдэг чинь өөрөө аюул том ертөнц дотор маш олон юмныг багтааж байгаа. Тэгээ тэр болгоноор нь бол эмчилгээнүүд хийгддэг. Энийг бол юм менежментийн зөвлөх үйлчилгээ гэж бас тодорхойлж байна. Бидний зөвлөх үйлчилгээний нэг онцлог нь зөвлөх үйлчилгээ болон сургалт, мөн дотоод аудит гэсэн энэ үйлчилгээнүүд хавсарч явагдгаараа онцлогтой. Менежментийн зөвлөх үйлчилгээний гол ач холбогдол юу вэ? Ер нь менежментийн зөвлөх үйлчилгээний гол зорилго чинь наадах чинь шүү дээ. Байгууллагын 10 жилийн дараа хүрэх байсан амжилтыг 3-4 жилийн дараа хүргэхээр татаж авчирч байгаа. Магадгүй бүр огт хүрч чадахгүй байсан амжилтыг авчирч байгаа. Энэ зүйл бол менежментийн зөвлөх үйлчилгээ. Бид нэр ингээд гадуур явж байгаа л хардаг шүү дээ заримдаа. Нэг байгууллага ингээд цэцгэлээл хөгжөөл салбар нь нэмэгдээл ингээд өөдлөө дэвшээд идэг. Гэтэл зарим нь 20 жилийн өмнө л энэ байшингийн энд нэг эмнэлэг байсан яг тэндэл хിവэрэл байгаад идэг. Энийний цаана юу вэ гэхээр энэний цаана менежмент яваад байгаа байхгүй. Бидний ажил чинь үнэхээр гоё ажил шүү дээ. Байгууллагын асуудлуудыг шийдвэрлэж өгнө, үйл ажиллагаагийн зохицуулж гин, дотоодод гарч байгаа асуудлуудыг шийдвэрлэж гин. За тэгээд дээрэс нь нэр хүндтэй, буянтай сайхан ажил. Тэгээд би энэ мэргэжлэр үнэхээр бахархдаг. Байгууллага өөрийнхөө амжилтыг хурдасгая, дөтлөе. Тулгарсан асуудлаа шийдэе, гэтлэн давъя гэж хүсэж байвал менежмент. Бизнест нүүрлээд буй хүндрэлээ гэтлэн давах, тулгараад байгаа асуудлаа шийдэх, үйл ажиллагаанд дах эрсдлийг үр дүнтэй удирдах, илүү амжилтанд хүрэх, амжилтаа дөтлөх, гаргасан амжилт үр дүнгээ баталгаажуулахад бид үн цэн өгдөг.